Манай улсад 7,000 гаруй компани хөрөнгө оруулж байгаагийн 30 гаруй хувийг хятадын компаниуд бүрдүүлж байна. Сүүлийн 30 жилд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж насалтын зөрүү 2 дахин нэмэгдэжээ. Орон нутагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг группийн тэтгэмжээр сонгуулахдаа Улаанбаатарт очиж үзүүлэхийг шаардлагатай. Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд 127 сая мод тарьсан ч эдгээр модноос хэдэн ургаж хэдэн өгсөн байгаа хэрхэн арчилж байгаа талаар судалгаа болон эргэх холбоо байхгүй байгааг судлаачид шүүмжиллээ. Оройн төргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7/10 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Улаанбаатар хөрөнгө оруулалтын 7 хоног 2 дахь өдрөө Бүгд найрамд Хятад ард улсын хөрөнгө оруулагчдад зориулсан хууль зүйн удирдлагыг зохион байгууллаа. Энэ үеэр Улаанбаатар худалдааны танхим Бүгд найрамд Хятад ард улсын худалдааны танхимтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Ингэснээр хоёр улсын худалдааны танхимын гишүүн компаниудын харилцаа холбоо улам нягт болох ач холбогдолтой юм а. Улаанбаатар хөрөнгө оруулалтын 7 хоног арга хэмжээний эхний өдөр нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг олон нийтэд танилцуулсан. Харин өнөөдөр эдгээр томоохон төслүүдийг Бүгд найрамдах Хятад ард улсын хөрөнгө оруулагч нарт танилцуулж, хууль зүйн мэдээлэл зөвлөмжийг хүргүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ үеэр хоёр улсын худалдааны танхим хамтарч ажиллахаар болсноо зарласан юм. Улаанбаатар болон Хятадын худалдааны танхимууд санамж бичиг байгуулснаар хоёр улсын компаниудыг гүүр нь олж ажиллана гэлээ. Тодорхойлбол Улаанбаатар худалдааны танхимын гишүүн компани Хятадын компанитай харилцаа тогтоож хөрөнгө оруулалт бизнесийн чиглэлээр хамтарч ажиллах гарц нэгдэж байна. Ялангуяа хоёр улсын компаниуд нийслэлд хэрэгжих мега төслүүдийг хэрэгжүүлэхэд гад нээж ажиллах боломжтой юм байна. Монгол улсын эдийн засаг хөгжлийн яамны дэргэд байгуулагдсан хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвд эхний арга хэмжээ болох хуулийн зөвлөгөөг зохион байгуулж байгаад элчин сайдын яамны нэрийн өмнөөс баяртай байна. Ялангуяа гадаад хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв байгуулагдсан нь Хятад төдийгүй Монгол улс дахь гадаадын хөрөнгө оруулагч аж ахуй нэгжүүд шууд нүүр тулж хууль эрх зүйн орчин боломж нөхцөлийн талаар ярих олон боломжийг нээж өгч байна. Өнөөдрийн арга хэмжээнд Хятадын худалдааны танхим болон Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү хоёр улсын харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлэх чухал үйл явдал боллоо. Найрамд Хятад ард улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам тэр дундаа Бүгд найрамд Хятад ард улсын худалдааны танхим хооронд харилцан ажиллахтай санамж бичгийг зурж байна. Тэгэхээр энэ бол юу гэхээр гадаад худалдааны орчин болон хууль эрх зүйн хүрээнд гэсэн энэ өнөөдрийн арга хэмжээний хүрээнд тус байгууллагууд хамтран ажиллахын үйл ажиллагаагаа илэрхийлж байна. Татраад исэн гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн жилээс сэргэж эхэлсэн байна. Одоогоор гадаадын 7,000 гаруй компани Монгол улсад хөрөнгө оруулалт хийж байгаа юм а. Үүний 30 гаруй хувийг Хятад компаниуд эзэлж байгаа юм. Хятадын хөрөнгө оруулалтууд голчлон, уулуурхай, худалдаа, хүнс, барилга, дэд бүтц гэсэн салбаруудад төвлөрдөг. Харин энэ жилээс санамж бичиг байгуулагдсантай холбоотойгоор хөрөнгө оруулалт хийх компани санхүүжилтийн хэмжээ нэмэгдэх хандлагатай гэлээ. 20 жил, 21 жил одоо Хятадын хөрөнгө оруулагчдын үйлчлэгээ, хууль зүйн үйлчлэгээ хийгээд явсаар ирсэн. Тэгээд бол ер нь бол бидний үзэхээр бол яднан уржлан гас бол нэмэгдэж байна гэж үзэж байна. Элементийн салбарт бол маш хурхаа ороход олон компани одоо ярьж байна. Бид нар бас энэ үйлчлэгээ өгж байна. Тэгэл ер нь бол Монголын эрчим хүчтэй салбарт энэ жилээс эхлээд бол нэлээд хөрөнгө оруулалт орох байх гэж бодож байна. Ер нь бол одоо сэргээдэх эрчим хүч тэгээд дулааны захлаантай энэ дэр бол нэлээд хөрөнгө оруулалт хийх боломжтой байна гэж бодож байна. Ийхүү Улаанбаатар хөрөнгө оруулалтын 7 хоног 2 дахь өдрөө Бүгд найрамдах Хятад ард улсын хөрөнгө оруулагчдад зориулсан арга хэмжээгээр үргэлжилж байна. Тодруулах юм бол Бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам, эдийн засгийн хөгжлийн яам, үндэсний ба олон улсын арилжааны арбитр, Монголын хуульчдын холбоотой хамтран хөрөнгө оруулалт, хууль эрх зүй, хөрөнгө оруулагчдад зориулсан хуулийн удирдлагыг зохион байгууллаа. Харин пүрэв гарагт гадаад худалдааны аргачлал арга хэмжээ болох юм а. Японы анхны эмэгтэй ерөнхий сайд Такаичи Санае шатхууны татварыг цуцлах, хүнсний барааны татварыг эх 2 жилийн хугацаанд тэглэх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлэхээр эдийн засгийн шинжилгээний хүрээнд 13.9 их найд йений нэмэлт төсвийг баталсан. Харин одоогийн байдлаар хүнсний барааны татварыг тэглэх бодлогоо хэлэлцэж эхэлжээ.
Такачи Санаи өнгөрсөн оны 10 дугаар сарын 21-нд Япон улсын анхны эмэгтэй ерөнхий сайд болсон цагаас хойш түүний засаг захиргаа инфляц болон өрхийн амжиргааны зардлыг бууруулахад чиглэсэн эдийн засгийн бодлого чиглэлүүдийг ард иргэдэд амласаар ирсэн. Түүний намын сонгуулийн гол амлалт нь иргэдийн хүнсний барааны татварыг эх 2 жилийн хугацаанд төр чөлөөлөх асуудлыг хэлэлцэн гэж байв. Ийхүү одоогийн засгийн газар 2026 оны 100 гэхэд уг саналыг танилцуулахаар төлөвлөсөн байсан бол одооноос хэлэлцэж эхэлсэн байна. Хүнсний барааны татварыг эх 2 жилийн хугацаанд 8-аас 10% хүртэл бууруулах нь татварыг багасгахыг шаардаж буй иргэдийн хувьд сайн мэдээ болж байна. Иргэн сануулахад Такачи ерөнхий сайдын албан тушаалд сууснасаа 3 хоногийн дараа парламентын чуулганд өөрийн засгийн газрын цаашид баримтлах бодлогоо танилцуулж байсан. Үүндээ инфляцийг бууруулах төлөвлөгөөгөө дахин баталгаажуулж өнгөрсөн оны 11 дугаар сарын 1-ээс эхлэн тээврийн зардлыг бууруулах зорилгоор 1974 оноос хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн бензиний татварыг цуцлах төлөвлөгөөтэй байгаагаа зарлаж байсан. Үүнээс гадна Такачигийн засгийн газрын эдийн засгийн санаачлагад инфляцийн эсрэг арга хэмжээ хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэгтэй холбоотой 13.80 йений нэмэлт төсвийн багц багтсан. Татварын шинжиллийн хүрээнд засгийн газрын орлогын албан татвараас чөлөөлөх босхийг 1.6 сая йен болгон нэмэгдүүлсэн нь Япон улсын 10 жилийн хугацаанд гарсан анхны төсвийн өсөлт болоод байсан. Уг бодлогынхаа хүрээнд сонгогдсон зарим мужуудын бага дунд орлоготой өрхүүдэд буцаан голгогдох татварын хөнгөлөлтийг туршиж үзэж байсан байна. Мөн түүний нам энэ оны 2 дугаар сард парламентын доод тэнхимийн ээлжид бус сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж дэлхийн 2 дугаар дайнаас хойш Япон улсын анхны эрх баригч нам болоод байгаа илээ. Монголын төр татвар хураамжуудаа жигд бууруулж чадахгүй юмаа гэхэд бүгдээс нь авдаг байх шударга тогтолцоог бий болгож өгөхийг татвар төлөгчид хүсдэг. Нэг бол бүгдээс нь татвараа үгүй бол битгий ав гэх шаардлагыг ч бизнес эрхлэгчид удаа дараа засгийн газарт тавьж байсан. Ялангуяа зах худалдааны төвүүдийн худалдаа эрхлэгчид баримт өгдөггүй гэх маргаан тасардаггүй. Үүнийг ч төр мэддэг хэрнээ хяналт тавьж зохицуулалт хийж чадалгүй далд эдийн засгийг өөгшүүлсээр өдийг хүрсэн. Тэгвэл энэ асуудлыг шийдэх зохицуулалтуудыг татварын багцуулалтын төсөлд тусгасан гэж татварын албаныхан хэллээ. Одоо ямар ч байгууллага түүнээс тийм үү одоо хуурай бизнес хийж байгаа худалдааны юм олцтоос худалдан авалт хийсэн болвол худалдан авалт хийхдээ бэлэн бусаар хийчих юм бол тэр худалдан авсан тал нь 10% нөлтийн хасагдуулгаа хийх зохицуултыг бол хийж өгч байгаа. Тэгэхээр энэ дээр заавал нэмэлт одоо баримт нэгтэй, баримт нэгтэй тэрийг уншуулдаг энэ тогтолцоо бол хадгалж байгаа гэсэн. Тэгэхээр бүхий л аж ахуйн нэгж байгууллага худалдан авалтынхаа хасалтыг өөрөө тооцоололоор хаагаад өгөх боломж олж байгаа гэсэн. Нөгөө талаараа тэр төлбөр маань бэлэн бусаар шийдвэрлэлийн зэрэг тэрийг одоо борлуулсан эргэн аж ахуйн нэгжүүд маань бол эдийн хэмжээний борлуулалт буюу одоо бизнес харилцаанд оролцож байгаа түүнээс татварын харилцаанд хэр авах вэ гэдэг нь бол шийдэгдсэн гэсэн. Бүртгэж байж хянаж чадна. Иймд татвар төлөгчдөө бүртгэлжүүлэх ажлыг татварын ерхий газраас өнгөрсөн онд хийжээ. Ингэснээр бүгд шударгаар татвараа тайлагнаж төлдөг болох ажлын суурь тавигдсан гэж ярьлаа. Татвар төлөгчийг бүртгэлтэйгээ шууд татвар төлөгчдөө ямар нэгэн байдлаар юм татварын та дэдийг төлөх гэсэн хариуцлага асуудал байхгүй. Хамгийн гол нь та өөрөө хууль заасныхаа дагуу хэдэн төгрөгийн орлого олсон юм байна. Орлого олсон бол хуулиар олгосон зардлуудаа хасаад хэдэн төгрөг татвараа төлөө гэдэг л боломжийг олох гэж байгаа юм. За энэ маань 2026 онд бас давхар үржтэй явна. За бид өнгөрсөн жил бүртгэлжүүлсэн ажлынхаа хүрээнд энэ жил бид тэр тухайн бизнес эрхлэлцүүгөө чиглэсэн сургалт сурчлагуудаа явуулах. Хоёрдугаарт нь яг тухайн ажлын байран дээр нөгөө татвар төлөгч маань яг үнэхээр одоо дахиад үйлчлэг бизнес явж гин үгүй гэдгийг нь дахиж баталгаажуулах. Тэгээд тэдний татвар төлөгчдөө бүгдийн татварын албанд тайлагнуулах асуудал байна. Мөн татварын багц хуулийн өөрчлөлтөөр хувь хүн бүхэн тайлан гаргах шаардлагагүй болно гэлээ. Харин татварын албаны бэлтгэж өгсөн тайланг иргэн өөрөө шалгаад нийцэж байвал баталгаажуулалтаа хийснээр тайлан илгээхдгээр тусгажээ. Нийт бизнесийн харилцаа эдийн засгийн эргэлтэд орж буй 74%-ийг 90% хүргэх боломж бүрдэнэ гэж тооцжээ. Телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна.
Дотроо 2 хуваагдсан иргэний зэрэг ногоон намынхны талцал маргаан өрнсөөр байна. Өнгөрсөн 7 хоногт намын хэсэг нөхөд онц хурлаа зарлаж, намын даргаар улсын их хурлын гишүүн Батболдыг сонгосон. Үүнийг нийс зөвшөөрсөн Батбаатарын талынхан ч намын дүрм хүчинтэй, намын даргач хэвээр гэдэг тайлбарыг өгч байсан. Харин өнөөдөр улсын их хурлын гишүүн Батболд сайдаар ажиллаж байгаа Батбаатарыг засгийн газрын гишүүнээс чөлөөлөх шаардлагыг ерөнхий сайдад төргүүлэхээ мэдгдлээ. Хурлын шийдвэрээр Монгол Улсын ерөнхий сайд Гомбочгийн Зандан шатарт шаардлага хөрвүүлэх тухай шийдвэр гаргасан. Улсын дэд шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн иргэний зориг ногоон намын даргыг улсын бүртгэл бүртгэхээс татгалзах тухай 26 дугаар тогтоол гарснаар Батбаатар нь намыг төлөөлөх эрхгүй, эрх зүйн чадамжгүй болсон тул онцгой хурлаас Батбаатарыг намын даргын албан тушаалаас чөлөөлж, намын даргаар улсын их хурлын гишүүн Эр Батболдыг 73.3% саналаар сонгосон. Онцгой хурлын шийдвэрийг үндэслэн иргэний зориг ногоон намын дүрмийн шинжилэл, намын даргын өөрчлөлтийг улсын дэд шүүхэд бүртгүүлэхээр ажиллаж байгаа болно. Түүнчлэн Батбаатар нь төрийн албаны тухай хууль, төсвийн эмнэлтийн тухай хууль, улс төрийн намын тухай хууль, эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг удаадараа зөрчин, эрх мэдэл, албан тушаалаа уруулан ашиглаж өөрт болон бусдад давуу байдал олгосон асуудлаар иргэний зориг ногоон намын гишүүд авилгатай тэмцэх газарт хандсны дагуу хэрэг бүртгэлийн хэрэгнээ шалгаж байгаа болно гэсэн ийм шаардлагыг ерөнхий сайд Зандан шатарт хөрвүүлэх гэж байна. Монгол эрэгтэй эмэгтэйчүүдийн насны зөрүү 9.2 жил. Эрт илрүүлэгт хамрагдсан 3 хүн тутмын нэг нь эрэгтэй. Энэ бол маш олон асуултын хариу юм а. Монгол эрх хүн чуулга уулзалтаар энэ асуултын хариултыг бодлогын төвшөнд яаж шийдэх талаар ярилцлаа. Эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 1992 онд 4.2 жил байсан бол 2018 онд 9.7 жил болж өссөн байна. Харин одоо 9.2 жил болон буурчээ. Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүд дунджаар 67 жил насалж байна. Гэхдээ энэ дундаж наслалтын хэмжээнд хүрэхгүй байгаа эрчүүд ч бий. Эрэгтэйчүүд зүрх судасны өвчлөлөөр 45 наснаас эхлэн өвдөж нас ордог. Гэтэл 45 нас гэдэг бол эд залуу нас. Энэ хүртэл уйггүй хөдөлмөрлөчөөд насныхаа үр шимийг хүртэж чадахгүй байгаа нь олон шалтгаантай гэж тайлбарлалаа. Монгол эрэгтэйчүүдийг богино наслахад хүргэж байгаа хамгийн том өвчлөл бол зүрх судасны өвчлөл, бүх төрлийн хавдар, мөн зам тээврийн осол, үйлдвэрлэлийн осол, хорт зуршдын хэтрүүлсэн зохисгүй хэрэглээ гэж бол гарсан байгаа. Эдгээр асуудлуудыг бол тодорхой хэмжээгээр шийдэж эрэгтэйчүүдийн чанартай урт наслыг дэмжихийн тулд энэ ерөнхий сайдын 71-р захирамжаар төлөвлөгөө батлагдаад амжилттай хэрэгжиж байна. Мөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гуурсан хоолой, уушгины хорт хадраар нас барж байгаагийн 78% нь эрэгтэйчүүд байна. Тодруулах юм бол тамхи татах, арх уух зэрэг нь эрчүүдийг дээр хөвчлөлөөр өвдөх шалтгааныг үүсгэж байна. Мөн эрчүүдийн хувьд автоэврийн осол, ажлын байрны осолд орж нас барах нь их байдаг. Жил бүр манай улсад нас барж байгаа хүний 60% нь эрэгтэйчүүд байгаа юм а. Тиймээс зөв дадал хөвшилд суулгаж, өвчлөхөөс өмнө хэмжлэхийг илүүд үзэж, эрт илрүүлэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Гэвч нийт эрэгтэйчүүдийн 40% нь хамрагдсан үр дүн гарсан байгаа юм а. Эр хүн гэр бүлдээ хэтэрхийх анхаардаг, хүүхдээ, эхнэрээ, ээжигээ, аавыгаа гэж яваад би яах вэ гэдэг нэг юм одоо бүхэл эр хүнд ийм асуудал байдаг. Тэгэхээр тийм биш юм аа. Эр хүн гэдэг бол та бүхнээр гэр дүрж, та бүхнээр амьдрал бүтэн болдог учраас та нар маань ч гэсэн бие бодох зайлшгүй шаардлагатай. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлал эрүүл Монгол үндэсний хөтөлбөрөн дээр эрчүүд рүү чиглэсэн идэрч хэрэг Монгол цэрэг гэдэг хөтөлбөрийг үүсгэн байгуулад жилийн нүрийг үзэж байна. Энэ хөтөлбөр юу руу чиглэж байна гэхээр залуучуудынхаа эрүүл мэнд рүү чиглэж байгаа. Нийт ихтэй сургууль коллежид суралцагчдын 60.9% нь эмэгтэйчүүд, харин үлдсэн 39.1% нь эрэгтэйчүүд. Монголчууд охин хүүхдээ сургууль сургаж боловсралтай байхыг эрмэлздэг. Үүний ард эрэгтэй хүүхэд нь гэртээ үлддэг. Хэрвээ аав ээж нь малчин бол сургуульд сурахгүйгээр мал малдаг дүр зураг хөдөө орон нутагт нийтлэг байдаг. Энэ тухайч орон нутгийн иргэн боддоор ярьж байлаа. Эмэгтэй хүүхдийг бол нэг сургуульд аваад болгээд хот төв гараад сургууль соёлыг явуулаад тэгээд нөгөө эрэгтэй хүүхдүүдийн болохоор бол яг хөө эдрүүл би аваад болчих юм гээд ер нь боловсрол талаас орхигдоод байгаа юм харагдаж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө эмэгтэй бол огт хүүхдүүд чинь юунд сургуульд ирлээ. Эргээд ер нь хөдөө нутагтаа ер нь очихгүй байгаа. Энэ үл яг үнэн би ажиглагдсан яг.
2025 онд манай улс аз жаргалын индексээр 143 орноос 77 дугаарт ирэмблэгдсэн. За энэ нь өнгөрсөн жилээс 16 байраар хурсан үзүүлэлт болсон. За гэхдээ энэ индексийн нэг шалгуур нь хүн амын насжилт. Байр хурж яана гэдэг нь хүн амын насжилтын асуудал яригтай хэвээр байгааг харуулж байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд эрэгтэй эмэгтэй хүний насжилтын зөрүү 2 дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл 1992 онд 4 жилээр хэмжигдэж байсан зөрүү 2018 онд 9.5 болж өссөн. Харин одоо 9.2 жил болж буурсан байна. Энэ хавар улсын их хурл 30 гаруй хуулийн төслийг хэлэлцэх тов гарсан. Үүнтэй холбоотойгоор зарим гишүүд өөрсдийн ахалж байгаа хуулийн төслүүдийг энэ хавар хэлэлцэх ёстойг сануулж эхэллээ. Өнгөрсөн хавраас хойш тамхины хяналтын тухай хуулийн төслийг Эдэр Бат гишүүнээр ахалсан ажлын хэсэг боловсруулж эхэлсэн. Харин бүтэн жил боловсруулсан хуулийн төслийн хэлэлцүүлэг удаашралтай байгаа талаар ажлын хэсгийн гишүүд мэдээлэлээ. Албан мэдээлэлээр хүн амын 28-аас 29% нь тамхи хэрэглэж байна. Сүүлийн 20-30 жилд хамгийн өндөр хэрэглээтэй түвшинд хүрчээ. Ялангуяа хүүхдүүдийн дунд шинэ төрлийн тамхины хэрэглээ нэмэгдсэн байна. Тодорхойлбол 13-аас 17 насны 4 хүүхэд тутмын нэг нь тамхи хэрэглэдэг их судалгаа байдаг ч бодит байдал дээр эсрэгээрээ 4 хүүхэд тутмын нэг нь л татдаггүй болсон нөхцөл байдал руу шилжсэн байна. Гэвч тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлгийн үйл явц удаашралтай байгаа хэллээ. Тэгээ хууль маань үнэхээр нийгмийн хэрэгцээ шаардлага байгаа гэж би та хаана ярьж хилцэж мэдж байгаа боловч даруй энэ хуулийг одоо хилцэж батлах шат бол удаашралтай одоо жил орчин болж байгааг бас хэлэх хэрэгтэй байна. Манай иргэдээс энэ тамхины хяналтын хууль маань юу болсон бэ? Яагаад зогсож байгаа гэдэг асуудлуудыг тавьж эцэгчүүдийн хувьд энэ асуудал дээр маш их санаа зовж байгаагаа бас хэлсэн. За ийм учраас бас бид энэ хуулийн дээр анхаарч энэ хаврын чуулганаар яаралтай заавал бас хилцэн батлах ёстой гэдгийг бас хэлмээр байна. Гайлын лаборатори шинжилгээнд хамрагдсан дээжийн тоог авч үзвэл электрон тамхины тоо нэмэгдэжээ. За 2024 онд 232 дээж шинжилгээнд хамрагдсан бол 2025 онд 530 болж 2 дахин нэмэгдсэн байна. За энэ дан жимсний амттай электрон тамхи байсан гэлээ. За шинжилгээнд хамрагдах тооны төрөл нэмэгдэхийн хэрээр хэрэглэж байгаа хүний тоо ялгаагүй өсөж байгааг харуулж байна. За тиймээс өсвөр насны хүүхдүүдийн хэрэглээг хянахыг эцэг эхчүүдэд зөвлөлөө. Гайлын лабораторийн шинжилгээнд хамрагтаа 6,000, 10,000 байсан бол сүүлийн үед орж ирж байгаа нь 13,000, 15,000, 20,000, 33,000 гэж сорилтын тоо нэмэгдсэн. Сорилтын тоо нэмэгдэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр нэг тамхиг та нар 10,000 удаа татаад хайдаг байсан бол одоо 30,000 сорилттой болоод тоо нөгөө шингэн чинь нэмэгдчих юм бэ никотинтэй хэмжээ нөгөө 30,000 хүртэл хүн чинь хайж чадахгүй манайхан яадаг вэ? Тамхи хайж чадахгүй дуусгач за энийг дуусгач гэдэг ингээ байнгын нэг соосготой хүн шиг яваад байна шүү. Хамт олноод агах ийм нөлөөлт авцснараа нэг удаа вейп татна, 2 удаа вейп татна, айжимдаа никотины хамааралтай хүмүүс болж хуурч байгаа. 20% нь үнэхээр гарч чаддаг гэж. Тэгэхээр тэр 80%-ыг ирээдүйд бэлдэж байгаа энэ тамхины үйлдвэрлэлийн процессыг бид бүхэн Монгол улс өнөөдөр тамхины хяналтын хуулиараа зохицуулж энийг төр засаг болон нийгмийн эрүүл мэндийн ингээд энэ болон хүч нэгдээд энэ хуулиа өөрчилж энэ хуулийн зохицуулалттай Монгол хүн ирээдүйд эрүүл дээр нь саруул оюун ухаантай байх тийм хүмүүсийг бэлтгэхийн төлөө ажиллах ёстой байтал энэ хуулиа бид нэр өнөөдөр хүртэл хийж чадахгүй. Электрон тамхи, янжуур тамхи хоёрыг яг адилхан хуулийн зохицуулалтад оруулах хуулийн төслийг намрын чуулганы хугацаанд улсын их хурл хэлэлцэхийг нэмсэн. Харин одоо хаврын чуулганаар батлахад үлдээд байгаа хэллээ. Хэрвээ хуулийн төсөл батлагдвал электрон тамхи сахилгаан барааны ангилал багтаж хэлээр орж ирдэг байдал зогсох юм аа. За мөн аль алинх нь онцгой албан татварыг 2026-аас 2030 онд үе шаттайгаар нэмэгдүүлж эхэлнэ. За энэ бол ахлын хэмжээнд хүрээд байгаа өсвөр үеийнхний тамхины хэрэглээг багасгахын тулд эдийн засгийн аргаар тэмцэж байгаа шийдэл гэж хууль санаачлагчид тайлбарлаж байгаа юм аа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан амар баясгалангийн санаачилгаар 2024 оны улсын хурлын сонгуулийн өмнөхөн шинэ хоршоо төслийг хэрэгжүүлсэн. 2 жилийн нүрийг үзэж байгаа энэ хөдөлгөөнийг цаашид үргэлжлүүлэх эсхийг шийдэхээр ажлын хэсэг байгуулсан тухай шадар сайд мэдээллээ. Хоршоо хөдөлгөөний хүрээнд нийт 894 тэрбум төгрөгийн зээл олгогдсон боловч чанаргүй зээлийн хэмжээ одоогоор байхгүй хэдиж нийт зээлийн 20% нь хэрэглээнд зарцуулагдчихэ. Тиймээс төр зур зээл олголтыг зогсоогоод байна. За яг мэдээч би өөрөө яваад аймагуудаар 11 аймагаар явлаа. 11 аймагаар явахдаа аймаг болгон дээр тэр ойрхон байсан оршуудаар нь орж ажилласан. За сайн явж байгаа оршуудууд байна. Одоо яг нөгөө зориултаар автсан үйлдвэр одоо махны үйлдвэр бий болгоцсон, эсвэл одоо агуулга зөөр бий болгоцсон. Юусе бидний нодон жил 350-60 сая долларын мал мах экспортод гаргасан байна шүү дээ.
Одоо бид чинь түүхэн хамгийн дээд хэмжээндээ рекорд хийсэн гэсэн үг. Тэрийг хийхэд бас нөлөөсөн юмнууд юу вэ гэхээр тэр хүнсний хувьсгал, за энэ шинэ оршоогоор гарсан тэр агуулга, махны үүдрийн чиглэлээр гарсан тэр зээлүүд бол тэрийг гаргахад бол нэлээд нэмэр болсон байна. Тэгэхээр тэр бол ингээд зөв тал руугаа гарсан чинь байна. А мэдээж тэр хэрэглээний зээлийг бол одоо бас хөхүүлэн дэмжих бол боломжгүй шүү дээ, тийм ээ. Ор амьсгалын өөрчлөлт цөлжилт шар шорон шуурганы нөлөөг бууруулах зорилгоор тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг ерөнхийлөгчийн санаа ажиллагаар эхлүүлсэн. Уг хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд 1 тэрбум мод тарихаар төлөвлөсөн. Модны тоонд хит их анхаарч тарьсны дараах арчилгаа муу байгаа. Бүс нутгийн онцлогт тааруулж модоо зөв сонгож тарихгүй байгааг судлаачид илэрхийллээ. Эдгээр шалтгаанууд нь манай улс карбон кредитийн зах зээлд ороход нэг талаараа саад болж байгааг ч хэллээ. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 5 жилийн хугацаанд 127 сая модыг тарьжээ. Гэхдээ эдгээр модноос хэдэн ургаж, хэдэн үгсэн, хэрхэн арчилж байгаа талаар судалгаа болон эргэх холбоо байхгүй байгааг судлаачид шүүмжиллээ. Түүнчлэн манай улсын уур амьсгалд тэсвэргүй, хөрсөнд тохироогүй, гоёлын шилмөөс хурдан ургадаг уйлаасны ирлиз моднуудыг урд хөршөөс оруулж ирж тарих нь илбэг, тэдгээр нь хурдан мөнхөж байна гэлээ. Тоонд анхаарах бус нутгийн хөрс, уур амьсгалд тохирсон давхар үндэстэй модыг тарих шаардлагатай байгааг судалгаагаар тогтоожээ. Шинжлэх ухааны үндэслэлгүйгээр одоо мод урахгүй байгаа газарт одоо хэмжээгээр модыг тариалах ч юм уу эсвэл одоо нөгөө буцаа тарьсан мод маань зүйлийн сонголт нь буруу. За тэгээд тарьцуулах зорилж ихтэй нөгөө гарлуулсан тодорхойгүй Монгол орны унган модыг тарихаасаа илүүтэйгээр одоо хятадаас ч юм уу одоо импортоор мод оруулж ирж тарьж байна. За энэ нь бол маш их хяналтгүй иймэрхүү байдалтай байгаад байгаа. Тэгэхээр ер нь бол иймэрхүү тохиолдолд одоо шинжлэх ухааны байгууллага, мэргэжлийн байгууллага одоо дээд сургуулийн эрдэмтэн судлаачтай зөвлөмж авах байдлаар одоо ямар модыг хаана тариул илүү зүйтэй яаж арчилгаа хийх вэ гэдэг дээр илүү их зөвлөмж аваад зөвлөх үйлчлэгийг одоо хамсгаад ингээ хийвэл илүү үр дүнтэй байх болов уу гэж бодож байна. Агаарын бохирдлыг багасгаж мод тарьснараа олон улсын карбон кредитийн зах зээлээс манай улс мөнгө татах боломж бий. Карбон кредитийн зах зээл 900 тэрбум $. Эргэлддэг. Гэхдээ манай улсын ойн салбарын хууль эрх зүйн орчин болон одоо тарьж буй мод тус зах зээлийн шаардлагыг хангадаггүй учраас бэлтгэл ажлын түвшинд явж байгаа гэлээ. Монгол улсын хэмжээнд тогтолцооныхаа асуудлыг шийдэх хэрэгтэй болж байгаа. Юу гэхээр нөөц зөрөгчийн зах зээлийг хинэн бүртгэж, хинэн баталгаажуулах юм бэ гэдэг энэ нэг одоо чухал эрх зүйн хувь зохицуултын асуудал байгаа. За үүнтэй холбоотойгоор байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн яам засгийн газрын дэвшинд дэргэж байгаа нэг нь болохоор уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль байж байгаа. Энэ хаврын жолгооноор орно. За энэ хууль нь болохоор яг саний яриад байгаа энэ карбоны зах зээлтэй холбоотой бүртгэл баталгаажуул бүхий л одоо энэ системийн зохицуултыг агуулсан энэ хууль маань эрх зүйн орчин бэлэн болно гэсэн үг. За үүнээс салаалаад байгаль орчны салбарын бусад хуулиудыг өөрчлөлт орох юм. За тухайлбал ойн тухай хуулинд өөрчлөлт орно гэсэн үг. За ингэснээр яг үхээр нөгөө тэр зах зээлд оролцох эрх зүйн орчин маань илүү тодорхой болно гэсэн үг. COP17 хурал маань болох гэж байна. Тэгтэл бид нар өнөөдөр яг ойн салбар ялангуяа тэрбум модны хүрээнд бид нар мод тарих, ойжуулах, суурин газраа ногооруулах, хүний амьдралын сайн сайхны төлөө мод тарихтай холбоотой ямар төсөл хөтөлбөрүүдийг дэвшүүлэх гэж байгаа вэ гэдэг нь манай одоо ойн салбарын хот суурин газрыг цэцэрлэгжүүлэх энэ салбарын төрийн байгууллагад ч тэр төрийн бус хувийн хвшил шинжлэх ухааны байгууллага алинд нь ч нээлттэй мэдээлэл ил тод биш байна. Түүнчлэн мод үржүүлгийн аж ахуй нэгжүүд суурин газарт ногоон байгууламж үүсгэж мод тарих хууль эрх зүйн орчин байхгүй байгаа нь нэг талдаа тулгамдсан асуудал болж байна гэлээ. Орон нутагт ч гэсэн мод үржүүлэх газар олддоггүй учраас нэг га газрыг л гэхэд дуудлах худалдаагаар 50-60 саяар авдаг гэдгээ тэд учрлаж байлаа. Өөрөөр хэлбэл манай улсын ойн салбарт хууль эрх зүйн хувьд тулгамдсан олон асуудал байгааг шийдвэрлэх шаардлагатай байна гэж тус салбарын төлөөллүүд илэрхийллээ. Телевизтэй хамтаагаад баярлалаа үзэгчдээ хөтөлбөр бизнес орчин булангаар хүргэлцүүлж байна.
Манай улс энэ онд 1 сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан. Энэ зорилттой хүрэхийн тулд салбарыг бодлогоор дэмжих, зочид буудлын хөрөлцөө, ариун цэврийн байгууламжийн асуудлаа шийдэх зайлшгүй шаардлагатай. Тэгвэл энэ чиглэлийн бизнес эрхлэгчдэд тулгамддаг асуудлыг тэдийн тодорхойллоо. Манай жуулчны баазаар үйл ажиллагаагаа эхлээд одоо тур оператор хийж байгаа жуулчны баазаа мөн явуулаад тэгээд жуулчны баазаа болж хахад бол одоо бүртэл ер нь гадны жуулчид жоохон тийм юм байсан. Тэгээд одоо ер нь бол хувийн хвшлүүдэд дэмжснээр манай үйл ажиллагаа сэргэж байгаа. Манайх ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Тусгай сонирхлын ажил авдаг. Сүүлийн жилүүдэд ер нь манай аяллыг сонирхдаг жуулчдад эрс нэмэгдэж байгаа. Тэрс ма Европын жуулчд болон хятадын жуулчид ихээр нэмэгдэж байгаа. Одоо ирээдүйд манай Сэлэн аймаг тэрс ма манай үйл ажиллагаа явуулдаг Амраа Сэлэн төвд орчин улсын аялжуулалтын бүс хамрагдсан байгаа. Тэгээд энэтэйгээ тулгуурлан шашны аялжуулалтыг илүү хөгжүүлэе гэсэн бодолтой байна. Одоо яг энэ барьж ажиллах байгаа шашны аялжуулалтын маань дотоодын аялжуулалт их хөгжүүлсэн. Тэгээд гадны жуулчдад ер нь одоо ирээдүйд илүү их хөгжүүлэх гэсэн бодолтой байна. Дотоодын аялжуулалтыг болохоор жилдээ бол маань 20-30 мянган жуулчид хүлээж авдаг байгаа. Өнөө хүртэл бол аялжуулалтын бизнес эрхлэгчдэд тулгамдж буй асуудлууд байсан гэхээр төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа ер нь сул байсан. Тэгээд одоо бол өнөөдрийн чуулган явагдсанаар болон өнөөдрийн хүртэл төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа ер нь төр засгийн зүгээс хувийн хвшлүүдийг анхаарч эхэлсэн. Тухайн зээлийг ер нь бидний зүгээс бол авч чаддаггүй байсан. Шалгуурууд айгүй өндөртэй. Тэгээд одоогийн байдлаар бол шалгуурыг хөнгөвчилсэн нь их таатай байна. Шалгуурууд наад захын шалгуур гэхэд чинь тур операторуудын хувьд те удирдлын чанартай учраас нэг тогтмол ажлын байр нь хомс гэх юм уу аялжуулалтын бизнес эрхлэхэд ер нь бол хувийн хвшлүүд аялжуулалтын салбарт өөртөө ер нь бол хувийн хвшлийн нуруунд дээр явдаг шүү дээ. Тэгэхээр хувийн хвшлүүдийг ер нь бодлогоор дэмжиж өгдөг тусмаа тэр тусмаа манай аймаг гэх юм уу тэр зэгээс анхаардаггүй төдөлгөн мэддэггүй байсан. Одоо өнөөдрийн байдлаар доктортой аялжуулалтын хүрээнд санамж бичигт гарын үсэг зураад аялжуулалтыг хөгжүүлэе гээд хувийн хвшлүүдэд дэмжиж явж байгаа. Тулгамдж буй асуудлууд нь ер нь бол нэг мэрэгжлийн хөтөж тайлбарлагч боловсон хүчнүүд хонц байдаг. 2025 онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 6.6%-аар өсөж 13.8 их найт төгрөгт хүрсэн бол хувьцааны 2 дахь зах зээлийн арилжааны хөрвөх чадвар 2.1% байна. Топ 20 индекс өмнөх онтой харьцуулахад 6.2%-аар өссөн байна. Мөн хугацаанд 1.3 их найт төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан нь өмнөх оноос 16.7%-аар буурсан үзүүлэлт юм а. Нийт арилжааны 28.3%-ийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны 24.6%-ийг компани бондын, 21.8%-ийг хувьцааны, 14.3%-ийг хөрөнгө оруулалтын сангийн нэг жирхийн 11%-ийг засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаа тус эзэлж байна. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нийт хураамж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.1%-аар өсөж 60.1 тэрбум төгрөгт хүрсэн нь нийт даатгалын хураамжийн орлогын 10.3%-ийг бүрдүүлж байна. Олгосон нөхөн төлбөр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.3%-ийн өсөлттэй бөгөөд 47.9 тэрбум төгрөгт хүрсэн нь салбарын нийт нөхөн төлбөрийн зардлын 24.7%-ийг эзэлж байна. Зээлийн батлан даалтын сангийн нийт хөрөнгийн хэмжээ 2.7%-аар буюу 8.7 тэрбум төгрөгөөр буурч 310.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Батлан даалтын үлэгдэл тэг 10.4% буюу 1.6 тэрбум төгрөгөөр, батлан даалт гаргасан зээлийн үлдэгдэл 6.5% буюу 49.9 тэрбум төгрөгөөр тус өслөө. Харин олгосон батлан даалтын дүн өмнөх оноос 78.7%-аар, тоо 81.2%-аар тус буурсан байна. 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Хөтөлбөрийн чадвараа 100% алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хугацаатай групп болгож ойр ойрхон хугацаанд сонгуулж эмнэлгээр оншоо баталгаажуулах хүндрэл учирсаар байна. Мөн үүнээс гадна хавдраар онцлогдож эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс дараагийн эмчилгээнийхээ цагийг авахын тулд заавал өөрийн биеэр ирж 2-оос
4 цаг очирлаж байна. Энэ мэдчлэн төрийн хүнд суртал хаасаагүй байсаар байна. Тухайлбал орон нутгаас ирсэн иргэндээ 100% сонсголын бэрхшээлтэй. Гэтэл түүний группийн мөнгийг өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн зогсоожээ. Учир нь түүнийг Улаанбаатар хотод очиж сонсголоо дахин үзүүлж батлуулж группийн тэтгэмжээ сонгуулахыг шаардсан байна. Угтаа бол тэрээр төрөлхийн сонсголын бэрхшээлтэй хугацаагүй групп тогтоолгосон юм. Дараагийн жишээ бол хавдраар онцлогдсон хүмүүс тулгамдж буй асуудал. Тухайлбал хавдраар онцлогдсон хүн 3-аас 5 жил тасралтгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай. Гэтэл тэдэнд цахимаар дараагийн эмчилгээний цагаа авах нөхцөл байхгүй. Улсын хэмжээнд ганцхан байдаг хавдрын эмнэлэгтээ тэд эмчилгээ хийлгэхийн тулд заавал өөрийн биеэр ирж хурууны хийгээ уншуулж цаг авч байна. Хүнд химийн тариа хийлгэж өвдөлтөөгөө тэмцэж байгаа тэдэнд эмчилгээний цаг авахын тулд өдрийн талыг очирлон сууж өнгөрөөх хүнд таваа болж байна. Эмчээс цаг авах заавал өөрөө ирж дарна. Жишээ нь одоо би ингээд халуурах ч юм уу би хаа өвдөх тохиолдолд өөрөө заавал ирнэ. Тэгээд өөх гээд үжижсэн ч халуураар өчижсэн ч л өөрөө ирж л хуруугаа дарна. Тэр нь жоохон хүндрэлтэй явдаг байхгүй юу? Заавал одоо нэгэнтэй л ийм өвчин тусан өвчин мэдээж л удаан эмчилүүлж л таараа шүү дээ тий. Тэгэхээр зэрэг тэр удаан эмчилүүлж байгаа хүмүүс ч одоо ингээд бүртгэгдсэн байж байгаа юм заавал цаг авахд л хуруу дарна, остоор нэлэхэд л хуруу дарна, эмээ авсан ч л хуруу дарна, бүх юм дээр хуруу дарна. Тэр нэстэй айгүй хүндрэлтэй явдаг байхгүй бид нарт. 2024 оноос эхлэн 1-3 жил болон хугацаагүй гэсэн 4 төрлөөр групп тогтоох болсон. Тухайн иргэний групп авах хугацааг тогтоохдоо хөдөлмөрийн чадвар алдалтын хувьд хугацаа, өвчний шат зэрэг шалтгаанд нөхцлүүдэд тулгуурлан шийдвэрлэдэг байна. Тэр дундаа хугацаагүй групп болгохдоо дараах шалтгаанд өвчлүүдэд үндэслэдэг. Үүнд сүрье, бүрэн тэнэгрэл, шизофрен эмгэг, оюуны гүнзгий хомсдол, хөл эсвэл гараа тайруулсан нурууны эмгэггүй зэрэг өвчлүүд ордог байна. Халамжийн ажилтнуудын зүгээс групп тогтоолгосон иргэдийн явдал чирэгдлийг багасгахын тулд бүрдүүлэх баримт бичгийн үйлчилгээг захимжуулсан гэлээ. Харин группээ сонгуулах үеийн эмчилгээний зөвлөлийн үзлэг үйлчилгээг захимжуулах боломж хомс гэдгийг хэллээ. Групп гэдэг нь одоо хугацаанд дуусвал одоо нийгмийн халамжийн сангаас олгож үйлчлэгийг зогсоодог. Тэгэхээр тухайн иргэн үйлчлэгээ зогссон буюу эсвэл зогсохоос өмнө өөрийнхөө одоо хөдөлмөрийн чадвар алдалтыг тодорхойлсон одоо хугацааг дуусгахаас өмнө дахин одоо сунгуулах, дахин одоо эмнэлэг хөдөлмөрийн магадлал комиссийн эрүүл мэндийн зөвлөлд хандаж энэ үйлчлэгээ авдаг. За энэ үйлчлэгээ сонгуулахад бол мэдээж тухайн хүмүүний одоо эрүүл мэндийн байгууллагын одоо үйлчлэг шинжилгээ онцлогоонд тулгуурлаж энэ одоо сонголтыг за мөн одоо хөдөлмөрийн чадвар алдалтын актыг гаргадаг байна. Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдаж групп тогтоолгосон 55,000 гаруй иргэд бий. Тэд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан байсан ч хугацаатай групп тогтоолгож, группээ ойрхон сонгуулах тохиолдол байна. Бусдаас хараад асаргаанд байдаг тэдэнд жил бүр үзэлгээ эхнээс нь хийлгэж, эмнэлгээр явж группээ сонгуулан гэдэг хүнд даваа болсоор байна. Ард түмний сэтгэл тоногшсон ардын болон хүүхдийн дуунуудын ая үгийг өөрчлөн орчин үеийн хэв маягаар дуулах хандлага нэмэгдэх болжээ. Энэ уран бүтээлийн эрх чөлөө юу эсвэл соёлын өв талцсан хэрэгүү гэсэн маргааныг олон нийтийн дунд дагуулж байна. Тэгвэл ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөж хэдийнэ танил болсон уран бүтээлүүдийг утга уянгаыг алдагдуулж дураараа өөрчлөх нь хэр зохистой болохыг урлаг судлаачдаас тодрууллаа. Америк нэгдсэн улс 1958 оноос хойш 7 хоног бүрийн шилдэг 100 дууны жагсаалтыг гаргаж ирсэн. Энэ жагсаалтыг Billboard сэтгүүл гаргаж Америк нэгдсэн улсад хамгийн алдартай дууг тодорхойлох зорилготойгоор анх хийж эхэлсэн байдаг. За үүнээс хойш өдгөө 60 жилийн хугацаа өнгөрч байгаа юм. Зарим энэ жагсаалтыг судлаачид хүмүүсийн сонирхол, сэтгэл хөдлөл, нийгмийн чиг хандлагыг судлахад ашиглаж ирсэн. За хамгийн сүүлд гэхэд судлаачид 1973-аас 2023 оны хоорондох буюу за сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Америк нэгдсэн улсад 7 хоног бүр хамгийн ихээр сонгогдсон 100 дууны үгийн утгыг судалсан байна. За энэ 50 жилийн хугацаанд алдартай дууны үгэнд стресстэй холбоотой үг хэлний хэрэглээ нэмэгдсэн байхаас гадна за дууны үг сөрөг сэтгэл хөдлөл мэдрүүлэх байдал руу чиглэж за илүү гонигтай болсон нь анзаарэгдсэн байна. За мөн дууны үгийн санд хүйсийн ялгарлал, доромжлол, бүдүүлэг үг хэллэг нэмэгдсэн. Харин эсвэргээрээ хайрын тухай дурдах нь багасж харин бэлгийн агуулгатай үг хэллэг ихссэн гэж судалгааны тайландаа дурдгдсан байна.
1902 оноос хойш дууны үгэнд хүмүүс өөрсдийгөө анхаарлын төвд оруулах хүсэл сонирхолтой болж уур бухимдалтай үгс нэмэгдэж эсвэргээр нийгмийн харилцааг илтгэх буюу найзтайгаа нөхөрлөх, илгэмсэх байдлыг харуулах зэрэг үг хэллэг нь илүү багассан байна. За энэ хүмүүсийн хоорондоо нээлттэй харилцах амьд харилцааг буурч нийгмээс тусгаарлагдах байдал руу илүү нэмэгдэж байгаатай холбоотой байж болохыг харуулсан дүгнэлтийг бол багийнхан хийж үзсэн байна. За ерөнхийдөө дууны үгийн санд сүүлийн жилүүдэд cry буюу уйлах, harsh буюу гомдох, шархлах, kill буюу алах зэрэг үгсийн давтамж ихсэн нь олонний сэтгэл зүйд нөлөөлдөг гэж тайлбарсан байна. Магадгүй энэ нь гэмт хэргийн гаралт нэмэгдэхэд бас нөлөөлж байж болзошгүй ийм дүгнэлт гарсан. 2024 оны Billboard Hot 100 дууны жагсаалтыг Teddy Swims-ийн Lose Control нэртэй дуу тэргүүлсэн. Энэ дууны утга хөнгө IC-г нь харах юм бол ганцаардлын шинжтэй. Өөрөөр хэлэх юм бол Low Control нь хайраас болж сэтгэл хөдлөлөө барьж чадаагүй ганцаарцсан үедээ би өөрөө биш болчихсон байна гэж мэдэрдэг тухай утгатай ийм дуу юм. Энэ нь хайр сэтгэлийн хүч, хамаарал болон хосын харилцаатай холбоотой гүн сэтгэл хөдлөлийн илэрхийлэл. Энэ дууны цаад санаа нь токсик харилцаа, хоорондоо хит гүн хамааралтай байх. Эсвэл хин нэгэндээ хит их найддаг байдлын талаар өгүүлдэг ийм дуу юм. Харин 2025 оны Billboard Hot 100 дууны жагсаалтыг Lady Gaga болон Bruno Mars-ийн Die With a Smile нэртэй дуу тэргүүлсэн байдаг. Энэ дуу нь melancholy mood буюу баг зэрэг үе туртай, бодолтой, сэтгэл дундуур мэдрэмж төрөх дууны төрөлд багтдаг ийм нэг төрөл байгаа юм. Бас л гуниг төрүүлэх төрлийг гэж хэлж болно. Өөр нэгэн судалгаагаар 2000-аас 2020 оны хоорондох энэ 20 жилийн хугацаанд хайрын дуу энэ чиглэл рүү бичигдсэн дууны өнгө аяс нь багасж эсвэргээр уур хилэнгийн дуу ихссэн байна. Зугаатай хөгжилтэй дуу багасж зүрх шархлуулсан дуу ихссэн мөн өсвөл мөрөөдлийн тэмүүлэл рүү чиглэсэн өнгө аястай дуу багассан болвол эсвэргээр ганцаарлын тухай дуу ихссэн болохыг мөн гаргаж ирсэн байдаг. Ерөнхийдөө 1973 оноос 2023 он хүртэлх дууны үгэнд стресс бухимдал, сөрөг мэдрэмж илүү агуулгадахаас гадна уран яруу, хит гүн гүнзгий гэхээс илүүтэй энгийн хэрнээ төвгүй өгтэй дууны үгс бичигддэг болсон байна. Өөрөөр хэлэх юм бол хүмүүсийн сонсдог дууны үг сүүлийн 50 жилд үг хэлэх нь илүү энгийн, баг зэрэг уур бухимдалтай мөн гундагтай болсон. Энэ дуунд нэг эерэг үе ажиглагдсан нь COVID-19 цар тахлын цаг хугацаа болж таарсан. Томоохон нийгмийн шокийн дараах үеуд буюу жишээлх юм бол COVID-19-ийн эхлэл үед стресс, сөрөг агуулгатай дууг сонсох хандлага буурч байсан болохыг судалгаанд дурдсан байгаа юм а. Энэ үед дууны үгэнд тухайн цаг үеэс эсвэргээрээ эерэг үгс илүү их нэмэгдсэн. Ийм өөрчлөлт өнгөрсөн 50 жилийн хугацаанд гарах нь маш ховор байсан гэж судалгааны багийнхан онцлсан байгаа юм а. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.